Сайн уу? Бүгдээрээ сайн уу? Монголын хамгийн гоё салон хаана гэдэг вэ? Гэдэг бичлэг маань эхэлж байна. Биш ээ. Өөрөөр хэлбэлтэй. Юу дүүлээ? Шийдлээ. Яана бүрийн нөгөө гоё цуврал бичлэгийнхаа нэрийг нь марттлаа. Энэ бичлэгийг хийгээгүй шүү дээ. За тэгэхээр Монголын хамгийн гоё салоны ирэлт бичлэг маань эхэлж байна. Энэ удаад ямар салоноор орсон бэ гэхээр би бас нэлээд удаан хүлээж байгаа, нэлээд амар юм хүлээлттэй байж аваад очсон. Тийм зарим хүмүүсийн стил бол айгүй тийм нөгөө энгийн цэвэрхэн бодолтой шүү дээ. Тэнгүүд би болохоор нэгэн бодлоо айгүй тийм драматик гэх юм уу, амар сүртэй гоё мөнгө холилдсон. Одоо яг нэг өнгөний биш юм уу те, яг энэ шиг ингээд олон янзын өнгө холилдсон. Шигтгэнд бол амар дуртай. Бүр шигтгэ харах юм бол зүгээр ингээл амиа тавьчихна гэдэг шиг амар дуртайхгүй шигтгэдэг бодолтод. Тэгээ битүү ингээд хумсан дээрээ шигтгэдэг хонхны баяр маягаар бол ингээд хумс маань 5 уруу маань тавуулаа бараг тэр чигээр шигтгэдэг бодолтод гэсэн. Намайг шигтгэнд бол ямар амар дуртай гэдгийг бол ярьж байгаас маань бол харагдаж байгаа бах тий. Яг миний стил гэх юм уу? Яг миний сонирхол нийцсэн юм газар гадсан. Тэгэхээр одоо бүгдээр шууд ингээд бичлэгээ эхлүүлээ. Би хитиш очсон хэсгээс эхлүүлээд бичлэг үргэлжлүүлье. Өмсний салбар хаана гэдэг бичлэгээ хийх гэж явж байна. За би тэгээд төв шүдэн эсрэг талтай Eco International Tower гэдэг энд дэт юм байна. Өнөөдөр миний өсөж байгаа бодолт хэлхийг хүсэн газар болохоор ийм газар энэ харагдаж байна уу? За зарагдахгүй дараа нь гоё энэ дээр нэг зураг авч. Стери гэдэг өмсний салон студи хүмүүсний студи байгаа. Миний зургууд нь бүр аягүй их таалагдсан. Хүмүүсийн бодлууд нь гоё юм чанартай гэдгийг нь бол би нөгөө бодуулж мэдэх учраас харин яг нөгөө аягүй гоё юм чадвартай гэх юм уу, бодлууд нь яг миний хүсдэг загвар стилүүд нь яг миний хүсдэг. Дээрээс нь гоё юм деталь юмуд нь аягүй мундаг хийдэг юм салон шиг харагдсан. Ийм чимэглэл эдгээр нь аягүй гоё. Одоо энэ шилбэлийн юм аягүй гоё харагдаж байгаа юм. Ер нь бол бас нэлээд удаан бодуулъя гэж бодож байсан. Даанч би нөгөө энэ бодлууд ч амар гоё урт төмсөн дээр гоё харагддаг болохоор би нөгөө урт төмстэй байж чадахгүй байсан. Тэгээд одоо болохоор миний хумс аягүй хөрхөн ургацсан. Тэгээд энэ ургацсан хумсан дээрээ бодуулчих гэж бодоод нэртэрээ бичлэгээ хийж бодсон л да. Даанч тэгээд амар юу байлаа. Табрэн би багашаа 2 цаг гэж ирлээ. За би одоо бүгд ямарчсан ороод үзье. 6 давхарт гараад салон руугаа очоод яг ороход ямар мэдрэмж төрж ирсэн те, яг тэр талаараа бүгдээ ярилцъя. Амар таалагдсан нэг юм байгаа заа, яг нөгөө хумсны будалт гэхээс илүү таалагдсан юм болохоор юу гэхээр орлоо айгүй цөөхөн артисттэй, 3 артистийн судалтай. Тэгээ цаанаа болохоор бас нөгөө мастер артистийн судал гэж байсан юм шиг үлээ. Тэрийг нь би яг юм тустай байсан учраас тэгж ойлгосон. Тэнд нь болохоор 2 судал, наа нь болохоор 3 судал гэдэг ингээд нэг 5 артисттэй үйлчлүүлж байгаа шүү дээ, тий. Сууж байгаа судлууд маань хоорондоо айгүй гоё зайтай. Нөгөө айгүй тийм салон дотор ороод амар юм шавсан юм дотор суух амар дургүй юм билээ бодоодсэн чинь айгүй тийм тухгүй санагддаг гэх юм уу. Өнөө нэг орж исэн салон болохоор ингээд бүр ямар ч зай байхгүй. Бүр яг ингээл баг ингээ хажууд бараг наалдах шахуу суудсан юм гэсэн. Тэгээд эсттэй олон ширээтэй ингээд суулгацсан учраас надад бол амар тухгүй санагдчихсан. Тэгсэн чинь энэ газар болохоор аюу гой хоорондоо аюу том зайтай. Тэгээд цөөхөн байсан. Шахуу газар суучаар амар бачимдаад байгаа юм шиг санагдаад идэм шиг лээ. Тэгээд тарай яг тийм газар орсон чинь аюу гой юм тухтай санагдсан. Тэгээд би өмнө нь өөрөө хүмүүсний бодогтой байсан учраас тэрийг арилгуулсан. За тэгэхээр энэ дэр бүгдээрээ үнийх нь одоо листийг харцгаая. Бодог арилгалт болохоор өөр салонд бодуулсан болохоор 10,000-аар арилгадаг юм байна. Би болохоор 3 цагаас цаг авсан. Тэгэхээр чин бодол талын цэвэрлэгээ нийлээд бараг цаг орчим болсон. Тэгэхээр нэг 4 өнгөрөөгөөд ер нь бодолт маань эхэлсэн. Нэг юу смарт хумс бол хэлгээгүй. Яг өөрийнхөө хумсан дээр бодуулсан байгаа. 6:44-т ерөнхийдөө бол дууссан юм байна. Тэгэхээр бараг 7 тий 4 цаг. 4 цаг хийсэн юм байна. Тэгэхээр бас нөгөө айгүйх чухалчилж бас салонууд руу орж чухалчилж хараад идэг юм нөгөө хүнээ удаан суулгахгүй айгүй хурдан хийдэг байвал бас айгүй таалагддаг байхгүй юу? 4 цаг орчим хийсэн гэхээр бас жоохон удаан. Ийм хурдан ургацсан байгаа. За тэгээ бодолтой эхэлсэн. Миний сонгосон бодолт болохоор ийм бодолт байсан.
Яг л гой зууны амар гой олон өнгө холилдсон. болохоор 4 өрөөг нь ерөнхийдөө яг энтэй ижлэгийн хийгээд нэг хурууг нь болохоор яг эдний өөрийнх нь хийсэн нэг бодолтойсэн тэндээс нэг хурууныхаа санааг аваад тэгээд энэ хоёрыг болохоор тэгж илгэсэн. Нөгөө бүтээгдэхүүнүүдийн хувьд гэх юм бол миний бодлоор айгүй олон төрлийн юм одоо нөгөө бодогнуудыг ингээд цуглуулад тавьсан байсан. Мэдгүй нэр нь бас харагдахгүй бодогнууд байсан. Тэгэхээр ганц солонгос будгаар дагнсан гэсэн салон биш, ер нь бол юм холимог төрлийнх юм байлээ. Цэвэрлэгээ болон ариутгсан байдлын хувьд гэх юм бол ерхэн хийгдсэн айгуу тийм нямбай хийжсэн махаа өгч гэдэг юм үү те нөгөө нэг эдгээр бүтээгдэхүүнүүд бол яг юм удагийн муутай тийм шүү дээ. Яг тийм муутнасаа задлаж гаргаж ирээд хийжсэн. Мэдээж нөгөө би чинь зураг харуулад хэлж байгаа учраас зурагтайгаа яг ижилхэн болгох ч юм уу те яг тэрнтэй хэр ойролцоо байсан бэ гэдгээр л ерөөд бол дүгнэн гэсэн үг шүү дээ те. Монголд яг иймэрхүү бодолтуудыг хийлгээ нөгөө зурагнаасаа харуулад бодолт хэлэхэд хамгийн одоо ойртож хамгийн төгсөн газар гэж хэлж болно. Зурагтайгаа нэлээд сайн төгсч өгсөн газар гэж хэлж болно. Зарим нэг зүйлсүүд нэрээ жоохон жижиг ч юм уу тиймэрхүү байсан. Тэрний яг миний хумс өөрөө бас яг энэ бодолтон дээр байгаа хумстай бодвол харьцуулахад арай богинохон байсан учраас бас тэгсэн байх гэж бодож байгаа. Зарим газрууд ч бас нөгөө ингээд яг энэ бодолтыг хэлийгэнгүүд энэ өнгөч байхгүй гээл эсвэл ийм юмж байхгүй гээл ийм материал нь байхгүй гээл аюу их тэгдэж штэ тий. Тэгэхэд энэ салон дээр очиход бол яг энэ материал нь байхгүй, энэ өнгө нь байхгүй ч гэдэг юм уу тийм асуудал бол ерөөсөй гараагүй. Инженерийн өнгийн бодолтыг хийхэд яг нөгөө нэг энэ бол арай нэг жоохон тод ягаан байгаа даа. За тэгэхэд энэних болохоор тийм өнгө нь байхгүй нэг тэгээд яг түхэм ийм хоёр өнгийг ашиглаж бодсон. Цэцэг хийдэг материал юм уу? Эний ч одоо юу гэдэг вүлээ? Суулгаад бэлтгэц. Юу дүүлээ нэр нь орж ирдэггүй. Энэ цэцгийг хийж байгаа энэ материалыг юу салаанууд бас нэг их түгээмэл байгаад байдаггүй. Бүх салаанд бол байгаад байдаггүй. Ийм нэлийн том биетэй ийм цэцэгнүүд айгүйх нөгөө модонд ороод байгаа учраас ялангуяа зуны бодолтод модонд ороод байгаа учраас энэ материал нь байсанд бол надад амар баяртайгаа нөгөө амар шигтгэн дууралдаггүй учраас шигтгээнүүд нь бол амар олон гоё зөндөө сонголтууд байсан. Бүр хараад миний зүгээр нүдэн дотор юм нөгөө од гарч ийн гэдэг шиг тийм болтон заяа. Тэгээд энэ газрын нөгөө энэ шигтгээнүүд нь болохоор юу вэ гэхээр яг нөгөө нэг тийм нэрийн бодолт гэх юм уу. Тэгээд газруудын нэг хамгийн хөвчлийн хийгддэг бодолт гэдэг шүү дээ. Яг тийм бодолт нь болохоор гинжтэй юм шигтгээнүүд их наад юм байлаа. Тэгээд тийм юм чинь би ямар ч хэлсэн энэ дээр арай цулгаагаад байгаа учраас нэг шигтгэн хай гэж бодчихсон. Тэгээд шигтгээнүүдийг нь харсан чинь юм хөөрхөн гинж минжтэй шигтгээнүүд байгаад хаар нь энийг ямар ч хэлсэн туршаад үзье гэж бодоод наалгасан чинь амар хөөрх юм билээ. Ингээд шигтгээнүүдийг нь харах юм бол юм байна. Би энэлийн урууныхаа энэ шигтгэний унждаг ямыг яг наалгасныхаа маргааш нь гэртээ юм хийж агаад унгаад алга болгоцсон. Тэгээ одоо энэ талтаа л нэг юм гинжтэй болсон. Харамсалтай бас. Гэтэ яг ингээ гоё гинжтэйгээ явж ивэл ингээ гоё байгаа байхгүй юу? Дааш тэгээ дэнтэл ингээ гинжин унтсан. Гэтэ яг бас заримдаа жоохон төвөгтэй юм шиг заяа. Энэ дунд урууч юм бүр аюу хэмэд юм л штэ бүр ингээл юм бичих. Тэгээд нүрэ бодгод хүртлаараа ингээд хүртэл дунд хуруул бүр хамгийн гол үргийг үздэг. Тэгэхээр жоохон бас төвөгтэй юм шиг. Тэтэ хөрхөн. Тэгээд даанчныхаа гинжиг болгоцсон. Ийм ялангуяа юм амар том гэлэлцсэн шигтгэнд бол аюу их туртай. Мөн одоо нөгөө шигтгийг наахтаа нөгөө миний бас нэг айгу хараад идэг юм. Би шигтгээнийхаа дээгүүр нөгөө ингэж зарим газрууд ингээ айгу топын тавиад амар бомбайлгаад тэгээ дээрэс нь тэр шигтгэн юусаа ингээ гялалцах. Энэ шигтгэж өөрөө юм талцтай байгаа шүү дээ. Яг тэр талцт нь өөрөө харагдчихэж айгу гой гялалцдаг учраас яг тэр талцтыг нь алга болгож наагаад идэх нь болохоор надад айгу таалагддаггүй. Тэгээ гадуураа юм амар том төмөртэй тэгээ зөвхөн дээрээ л энэ талс нь харагддаг учраас тийж наасан байж магадгүй ямар ч л байсан миний хүснээр тэгж яг энэ шигтгээнийхэн дээгүүр нь топо тавихгүйгээр тийж нөгөө талстыг нь алга болохгүйгээр тэгэхээр бас өөр зүгээр ийм нөгөө төмөргүүч гэх юм уу яг дан ганц ийм том шигтгэн наасан бол яаш наах байсыг нь бас сайн мэдэхгүй байна. Яг тийм шигтгэн наалгаагүй учраас энэ хоёр цэнхрийг болохоор нөгөө өмнөх өөр бодлоноос нь хараад илгэсэн гэсэн шүү дээ. Тэгээд энийг болохоор энэ цэнхэр өнгийг доор нь тавьж агаад дээгүүр нь болохоор повдер тавьсан байхгүй юу. Тэгсэн чинь повдерных нь өнгө надаас амар таалагдсан. Яасан гэхээр бас нөгөө бусад газруудын повдер айгу цөөхөн байдаг. Цөөхөн сонголттой байдаг. Зарим газрууд ч юм бол нөгөө байгаа яг цагаан өнгийн повдраараа л дээр нь тавьчих гад идэг штэ. Байгаа л энэ нэгээд. Тэр нь бол яг юу вэ гэхээр энэ газар бэлтгэц
одоо нөгөө нэг материалуудын илбэг сонголт сайтай юм шиг санагдсан. Тэр салоныг үргэлжлүүлэхэд одоо хүмүүс дуртай байхад хамгийн их нөлөөлөх зүйл шүү дээ. Тийм учраас тэр нь бол материал их сонголт ихтэй байгаа нь бол хамгийн их таалагдсан. Бодолтой дуусаад нөгөө маргааш нөгөөдрөөс нь ялцчихгүй ингээд байнга ингээ хараад тахаар жоохон алдаанууд нь биднэрт яг нүдэнд харагдаж эхэлдэг шүү дээ. Хамгийн яах ингээ бодол дуусны дард бол гоё юм бэ гэж нөгөө яг нэг алдааг нь олж харахгүй ингээл ерөөд нь хараад гоё шүү гэд нөгөө харцдаг шүү дээ. Тэнгүүд гээлээрээ нөгөө хэлбэр оруулж хийсэн. Тэнгүүд ингэж хэлбэр оруулж хийсэн чи тэр гээлэндээ байсан юм уу эсвэл дан тавьсан топон доош исэн юм уу? Энд нэлээд их аюу тийм хог жижигхэн хогнууд харагдаад байлээ. Гэхдээ энтлийнх нь болохоор гайгүй. Тэгсэн мөртлөө яг энэ 7 хуруун дээр хийсэн нь болохоор яг энэ үзүүр дээр аюу хогнууд харагдаад байлээ. Энийхээ шигтэйгээ наасан яг энэ доотлын завсар хэсгүүдээр нь зарим нөгөө яг юм хоосон байгаа шаардлагагүй хэсэг гэж байна шүү дээ. Одоо нөгөө шигтэйгээ наачаад шигтгэх нь яг нэг доотлын хэсэг ч юм уу те. Хэсэг дээр нь цавуу наалдаад тэгээ жоохон юм барзаагаад үлдсэн байлээ. Тэр нь бас жоохон онцгүй харагдчихлээ. Энэ нь яг нэг өнгөгүй учраас мэддэхгүйсэн. Энэ нь болохоор доороо нэг жоохон шар өнгийн суйртай болохоор тэр нь мэдэгдээд байлээ. Тэгээ бодолт нь бол надад аюу таалагдчихж байгаа. Ганц нэг одоо тэр хогч гэдэг юм уу те. Тэгээ тиймэрхүү асуудлуудыг стоцсон бол аюу таалагдсан. Үнийн дүнгээ хийлгээ мартсан юм шүү дээ. За энэ хүмүүс маань болохоор нийлээд ерөөдөө бол үнийн дүн нь болохоор энэ байна. Арилгалт нь болохоор 10,000 байсан те. За тэгээд бодолт нь болохоор энгийн артист болон мастер артист гэдгээр хоёр янз юм байлээ. Энгийн артист нь болохоор жишээлбэл энгийн бодолт нь 60,000, мастер артист нь болохоор 70,000 авчт юм байна. За тэгээд энгийн бодолт буюу бодолтон дээр нэм богдортой бодлого юм бол 10,000 нэмэх гээд ингээд яг суур 60,000 тэн дээрээ ингээд нэмэгдээд явчт юм байна. Арилгалт нь 10,000, энгийн бодолт нь 60,000 гэхээр ерөөдөө бол нэг энэ нөгөө дээр нь хийгдсэн гоёл чимэглүүд нь нийлээд нэг 30,000 орчим болсон гэсэн үг байна. Тэгээд нийлээд ерөөдөө бол 100,000-аар энэ бодолт маань бүтсэн байгаа. Би нэг 120-оор илүү нэг бодолт хэлээжсэн шүү дээ. Тэр бодолттой харьцуулахад энэ бол 100,000 гэхэд бол үнэхээр хангалттай гоё бодолт байсан. Тэр бол үнийн дүндээ бол хизээч тохирохооргүй байсан. Миний гол сэтгэл нь бол мэдээж дахиж орох уу, энэ салоноор дахиж үргэлжлүүлэх үү гэдэг сэтгэл байгаа. Би бол дахиж орно. Тэгээд өөр гоё бодлоод бол хэлхийг хүсэж байна. Бас би болохоор энгийн артист дээр цаг авсан. Яг цаашлаад бүр үнэхээр яг мастер артисттэй цаг аваад мастер артист нь бас яг ямар чадвартай, ямар гоё бодолт хийдэг вэ гэдгийг нь бас мэдхийг бас аюу сонирхож байгаа. Аюу сонирхол төрөд үлдсэн. Энэ одоо цуврал бичлэг маань болохоор Монголын хамгийн гоё салон хаана байгаа гэдэг бичлэг учраас тэг ингээд чагсаагаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг дотроо за энэ бол нэг тиймэрхүү юм байна да. Энд бол нэг тиймэрхүү юм байна да гэд явж байгаа. Тэнгүүд энэ салон бол миний бодлоор одоо би бас нөгөө өөр зөндөө салонууд дээр орж үзег байгаа. Хамгийн одоо орж үзсэн нь бол яг ороод бичлэг хийсэн нь бол 2 салон байгаа шүү дээ. Яг энтэй нийлэх юм бол 3 салон байгаа. Одоогоор л миний хамгийн нэгдүгээрт байгаа. Чанарыг нь бол одоо мэдэхгүй байна. Мэдээч нөгөө сарын хугацаанд яг 21 хоног ч юм уу байж байгаа нөгөө тогтоц мөгцсийг харж яж чанарыг нь мэдэн шүү дээ, тэ. Яг нөгөө чадвар, тэгээ материал, тэгэл нөгөө бүх юмыг нийлүүлээ бодох юм бол одоогоор л надад хамгийн гоё салон гэж тооцогдож байгаа. Танаарт бас орж исэн хамгийн гоё салонуудаа надад санал болгоод доор комент хэсэг дээр бас үлдээгээрэй. Байна бас орж үзмээр байна. Орж үзээд бас яг гоё ингээд чагсаагаад те. Үзэж байгаа хүмүүст маань саягүйх нэмэртэй байх гэж удаад байгаа юм. Одоо жишээлбэл энэ газар л орчихор ийм юм байна те. Үнийн дүнээс нэг иймэрхүү юм байна гэд харчих боломжтой. Тэгэхээр бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Бай бай.